Энэ тогтоолыг 25 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөггүй гэж явцсан биз дээ. Тэн дээр болж байгаа юм уу? Энд чи өөрөө нөгөө уган засгийн газар чиглэл өчгөр өнөөдрөөс эхлээл уган дагаж мөрдмөр. Тэг ингээд нөгөө бүгд яг энэ дагаж мөрдөхтөрөө тамийн газар бас анзаарч явахгүй би өмнө хэлжсэн шүү дээ. Хууль бол тухайн одоо 25 оны 1 сарын 1-ээс эхэлж болно. Гэтэл тогтоолууд дээр ихэнхдээ батлагдангуудаа хийгдэх ажлууд байгаа учраас энэ дагаж мөрдөх хугацаагаа аягүй сайн анзаарч байгаа чи. За уян гişиг гишүүний асуултанд хариулъя. Энэ хоёр тогтоол байгаа шүү дээ гişүү дээ. Нэг нь засгийн газарт чиглэл өгөх тухай нэг тогтоол байгаа. За тэр бол яг төсөвтэй холбоотой. За яг гишүүдээс гарсан саналтай холбоотойгоор төсвийн байнгын орноос оруулсан 2025 оны улсын төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолгод тустай байгаа. Тэрэн дээр яг тодтголыг оруулж ирэх холбоотой асуудлуудыг зохицуулсан байгаа. Баасан дээр дарга тэрийг ойлгож байгаа. Одоо яг энэ засгийн газар чиглэл өгөх тухай гэдэг энэ төсөв санхүү дотрын орчныг боловсронгуй олгож олон улсын стандарт нийцүүлэх төсвийн хөрөнгөөр гэдэг тэрэн дээр санал явж байгаа шүү дээ. Дараалалаараа бол тэр орж ирж байгаа байхгүй юу? Яа тэр энэ чинь дугаар байхгүй учраас би яаж ялгаж хэлэх нь ойлгомжгүй байна л да. 8 дээр явж байгаа шүү дээ. Тий 8 дээр яг одоо засгийн газрын үнцээс гарах эрх олох тухайгийн дараагийнх. Тий. Тэгэхээр яг тэр дараагийнх чинь штэ баасан дээр дарга